Тэгэхээр Баатар одоо ингээд 3 сарын 22 гэдэг өдрийг юу яагаад сонгосон? Зүгээр сонгоцсон юм уу тэр бас учиртай өдөр үү? 3 сарын 22-ын ердөө сонгохоос өөр арга байхгүй. 3 сарын 22 байтугай тэр Москвагийн цагаар 44 цаг 44 минут 40 секунд гэж байна. 17 цаг 58 минут 59 секунд. Тэр юугаар хэмжигдэх вэ гэхдээ зэрэг сансар тасцгаа залгалт хийх гэж байгаа станцтай. Тэрний байрал, тэрний нислэгээс. Тэгэхээр сансрын хөлөг гэдэг чинь ганцхан хавтгай дээр л эргэлдээд байна гэж би хэлж байгаа шүү дээ. Яг тэр минутанд тэр салют 6 станцын нисэж байгаа тэр хавтгай Байконурын яг юун дээр дайрч байгаа байхгүй юу? Яг тэр хоёр хавтгай нэг хавтгай болоод ирэнгүүт секунд алдлогод ороосон нисэх учиртай. Яг одоо юу гэдгийг 9 минутын дараа тэр хоёр нэг хавтгай дээр орно гэдэг имийг л тооцоолол баллистик тооцоо тэгж байдаг. Тийм учраас тэр цонгох гэдэг юм бол 2-3 сард нэг удаа гарах зүйл. 3 сарын 22-нд биш бол 23-нд байж болохгүй жишээд. Тийм учраас тэргээрээ л одоо сонгогддог. За одоо 3 сарын 22-нд та Москвагийн цагаар 17 цагаас ингээд нислээ. Нөгөө нэг бэлтгэл хийжсэн зүйлээс чинь яг одоо агаар сансарт гарахаар одоо өөр байдаг юм байна уу? Альсвал яадаг юм байна? Яг л тэр чигээрээ. Яг л тэр чигээрээ. Одоо жишээлбэл юм бол сансрын гараанд гараад яг тойрог замд хүртэл одоо манай инструктор бол солигдохгүй. Яг л тэр нөхрөл яриад байл. Яг л нөгөө өгдөг үүрэг даалгавар хэлдэг хяндаг юмнууд яг тэр чигээрээ яв. За тэгээ тойрог замд гарцсаны дараагаар одоо нөгөө цөп гэж ирдэг шүү дээ. Нислэг удирдах төвдөн удирдлага шилжээд. Тэр болтол одоо Байконуроос тэр командныхаа бүгдээс явж байгаа юм. За яг олон юм өөр. Жишээлх юм бол одоо хитачаал гэдэг юмыг бид мэднэ. Тэр үнийг яг хөвгтөл центрифуг дээр эргүүлж байгаа гэдэг хитачаал гэж байна. Тэр жингүйдэл гэдэг юм бол нэг бодлын бараг одоо анхны ойлголтоор анхудаа учирч байгаа зүйл. Багхан жоохон үдсэн боловч яг одоо 7 хоног жингүйдлийн орчин нөхцөлд байна. Гэдэг юм бол тийм амар зүйл биш. Жингүүд нэхэр хүн бол за одоо хөнгөрөөд өстой гоё байх та ингээд эсээд авчиндаг. Үнэн хэрэг дээрийн тэр чин тийм одоо орсоор бол каварна гэж ярьдаг та цаанаа тийм дэгээтэй ажил байхгүй юу? Дэгээтэй гэдэг нь одоо юу? Дэгээтэй гэдэг нь юу гэхтэй зэрэг одоо тэнд тас чадаагүй одоо тэнцвэрийн аппаратын үйл ажиллагаа таарах хүн бол ер нь тэгсээгээд ажиллах чадвараа алдна. Тэгэл ер нь хөдөлгөөнгөө болчоод одоо тэгэл царай цусны хачин болоод юу гэдгийг нэг болон цоож яхаас өөр аргагүй. Тийм учраас тэр бол их чухал зүйл. Түрүүчийн тэр сайн цагийн хэлдэг хүний толгойн хэсэг рүү одоо зүрхийн ажилдгаар ажиллаад эхэлж байна. Хүн гэдэг босоо байрлалын амьтаг. Тийм учраас газрын татах хүчийг эсэргүүцэж дандаа дээш нь илүү хүчээр шахчихдаг өгөх тарих толгой руу. Тэнд газрын татах хүч нь байхгүй болчихно. Зүрх ажилдгаараа л ажиллаад байна. Тийм учраас хүний цусыг яваачаа тарих руу толгой руу. Ийм менчис улаал юмнууд харагддаг үстэй. Тэр сайхан биш. Үргэлж. Тэгээ хоёр шанаан дээр л зүрх гэдэг чинь байдаг чадлаараа төвлөрөх хийх ёстой үстэй тий. Тэгээ тийм нөхцөл төшөө ажиллана, үүрэг даалгавраа биелүүлнэ. Бас одоо зураг хөрөг авна. Зургаан бас газар дамжуулна гэж байгаа шүү. Тий. Одоо та манайх бас 5 минутын хөрхөн таны мэдээ сурвалжлаг хөрхөн нэвтрүүлэг хийж хүүхд залуучуудад хүргэж байгаа. Тэр үед ярьж байхдаа бол нөгөө цонхоор та бас юу харж ажиглав гэсэн надад тийм зав байгаагүй гэлтчихсэн. Нийслэлүүд тий. Ер нь би түрүүчийн хэлжсэн нөгөө нэг нутгаан харах тэр сэтгэл. Тэгээ тийшээ явж байгаа хүн чинь дэлхийгээ л гэж бодно үстэй. Шөнийн гараа байсан шүү дээ. Байконурт шөнө болж ясан. Тэр нь анхны өөрийн туяг номхон далай дээр. Тэгээ би ягаад ч хоёр удаа цонхороо ингэж иллюминатор руугаа хялам хийсэн гэж. Тэгээд надад хөлгийн дарга хэлжсэн. Арай болоогүй байгаа шүү. Нэгдүгээр галуна оптикателийн гадна талын бүрхүүл унаа гараагүй байхад би нэг удаа харсан. Ийшээ харсан гэж. Дараа нь дахиад нэг харсан гэж болоогүй байгаа шүү. Шүн байгаа. Юу ч харагдахгүй сарамгүй шүү. Гэх мэтлийн жишээтэй тэгээд хүмүүс ингээд эхлээд одоо тойрог замд гарлаа. Дэлхийг л олж харахсан ямар байдаг бол энэ далайн ямар байна. Хуурай газар нь юу байна. Гэхдээ тэгээд дараахнаас нь Монгол орноо харахсан гэдэг байхгүй. Монгол орноо олоод харчихсан.
Магадгүй тэгжээс нь Улаанбаатар хаан байна гэдэг ингээд байх жишээ тий. Тий хүний юу би түрүү ярьсан да тий. Яг нутгаа хаа байна гэдэг. Нөхөө нэг гэрэн сандаг, уулуусаан сандаг, нутгаан сандаг гэдэг шиг тийм тэгээд ер нь сансарт нэсээ тэнд гарцсан хүн бол одоо дэлхийхэн тухай өндөрлөгтний тухай бас нэлээд илүү төлхөө боддог лөө. Өөрийнх нь одоо нутаг орон аймаг сум гэхээсэ гэж би ингэж боддог. Таны яриан дээр байсан нэг уяхан зам ТV наран дууг тавьж явсан юм байна лээ шүү дээ, тийм ээ. Тэгээд яаж монголчууд тэгж дэлхийн ертөнцийг ийм сайхан нэрлэлчүү их гоё харагдсан гэд байсан юм. Дэлхий гэдэг ч ёстой үнэхээр нэг тийм нялхсан хэрэг гошг. Бөв бөрөн хэцэв цэнхэр. Тэгээд ийм хаадаг шиг сайхан одоо атмосферын оролттой тийм ээ. Одоо ер нь харсан хүн бол монгол хэлээр яруу хэлийг бол уяхан цэнхэр уяхан зам бүтэв гэж хэлэхээр уяхан зам бүтэв. Зам бүтэв гэдэг ч одоо монгол ойлголтоор бол сорвоо дэлхий хэсэг утгал да тий. Ерөөсө сансар огт руу тэр чигээр нь багтаагаад би тэгж юу гэж тэгж хэлээд байгаа хөхтэй зэрэг тэндээс харсан хүн л энийг хэлмээр юм аа. Газар дээр явж байгаад одоо тэгээд хэлчин гэдэг хэцүү юм гэж бодож яриад байдаг байхгүй юу? Тийм учраас монголчууд бол одоо бэлгийн нүдэрэн аль эрт дээр сансарт байсан улсууд. Одоо тэгээд сансарт чинь нэг цагт 17 одоо өдөр шөнө солигдно гэхээр чинь яаж нэг хоногт нэг хоногт би буруу ойлгосон байна. 17 одоо өдөр шөнө гэдэг чинь тэр харанхуйд чинь одоо гэрлээ асаагаад ажиллаа хийгээд тах уу? Яг шөнийн цагаараа л унтдаг юм уу одоо яг яадаг юм бол сансарт. Москвагийн цагаар ажилладаг. Яг Москвагийн цагаар ажилладаг. Москвагийн цагаар 8 тусах хэвээр 8 тусаад орой 10 цагт унтах хэвээр 10 цагтаа унтаал хоолундаа тэр цагаараа. Түүнээс нар гарлаа. Нар шингэлээ өдөр боллоо орой боллоо унтна барина гэх юм бол 16 7 удаа унтах нь шүү дээ. Яагаад өдөр шөнө болж байгаа хөтэ дэлхийн бөмбөрцгийн наран талд явахад бол өдөр. Сүүдэр талд нь орохоор шөнө болж. Шөнө богинохон. Хамгийн урт нь 35 минут. Тэгээд одоо энэ 6 сар 9 сарын үед бас ерөөсөн одоо шөнө болохгүй. Ийм цаг тохиолдолд өөрөөр хэлэх юм бол тэнд нар байхад те дэлхий ингээд байна гэж яхад бид ингээд тойроод байх юм бол нар хязгаарч ярах. Ингээд тойрчод нар жаргана үстэй. Тэгээ тэр бол одоо хавар намар хоёр тохиолддог. Солнечная орбита гэж нарлаг тойрог зам гэдгүүд яг тэр үед бий болдог. Тэгээ шөнө боллоо унтах боллоо цонхнуудаа хаагаад тэгэл яг унтах уу сансрын. Яг унтахгүй яах юм. Нэг бол жингүүдээр унтаж чаддгүй болов уу гэж боддог. Тэр одоо сөр Москвагийн цагаар гэж ярьлаа шүү дээ. Байконур дээр бид нар жишээлбэл шөнийн 1 цагт унтдаг байсан. Өглөө 9 цагт сэрнэ. Яг тэр 8 цаг унтах хэрэгтэй. Тэгэхээр яг тэр цаг Москвагийн цагт таарна. Тэгэхээр нөгөө Москвагийн цагаар сансарт ажиллах учраас тэр цагийг Байконур дээр бас адилхан бий болгочоод тэгээд нисчгэн зэрэг чинь ерөөсөө нэг амар нэгэн асуудал гарахгүй л. Тэгээ одоо хоногийн өмнөөс дасгаж байгаа хэрэгэлдээ. Тэгээ бид сүүлийн тэр нэлээд хэсэг хугацаанд бол дандаа өдөр нэжлээд шөнө нэжлээд өдөр намардаг. Яагаад гэвэл шөнийн гараа учраас бид одоо тэр хамгийн одоо тэр шөнжөнгөө хийн штэ. Тойрог замд гараад 2 3 одоо тойрогт бол хууцас скафандраа тайлахгүй. Тэр хугацаанд одоо хөлгийн бүхээгийн бим битүү байдал, хөлгийн бүхээгийн бүх системүүд хэвийн ажиллаж байна уу юу гэдгийг газартай хамт одоо шалгаад за одоо хэвийн болж ирэх юм бол тэрний дараагаар хувц өмсгөлөө тайлаад тэгээд амарч шээ. За одоо ингээд сансарт 7 хоног дэлхийг 124 удаа таарсан билүү? Тойроод ингээд явж байхдаа яг нэлээд хэдээс олон судалгаа шинжилгээг хийсэн гэдэг манай хүүхд залуучууд чухам юуг судалсан болоо гэж бас сонирхож асуув тийм ээ. Тэн дээр та хариулвал. За би түрүү ярьсандаа тэг 3 төрлийн судалгаа. Чиглэлэг гэж хэлж болох. Мэдээж хэрэг технологийн судалгаанууд бид хийсэн. Технологийн сорил төршүүд, экспериментууд алтай 1, алтай 2 эрдэнэт гэдэг тийм. За эмнэлэг биологийн судалгаа гэдэг нь үргэлж явагдаж байдаг зүйл. Тэр одоо ч гэсэн энэ одоо эмнэлэг биологийн судалгаанууд явж л байгаа. Эдгээр 60 жил болсон одоо магадгүй сансарт 6-7 удаа ниссэн хүн ч байж болно тий. Тэгэхэд бол тэр одоо эмнэлэг биологийн судалгаа гэдэг бол үргэлж хийж явдаг. Тэр судалгааны одоо объект бол та өөрөө сансарын эсэх тийм ээ. Таны биеийн байдал хэр зэрэг одоо дасаж уншиж байна. Юуганд нь одоо дасч чадахгүй байна. Энэ бүхнийг мэдхийг ирмэлзэж өнөө хүртэл
энэ судалгаануудыг явуулж байгаа. За 3 дахь том судалгаа бол ерөөсөн одоо Монгол орноос судлах газар зүй байгаль орчны судалгаа. Зураг хөрөг авах. Тэр одоо спектрометр гэж одоо миний түрүү ярьж байсан тэрүүнийг ажилуулах, агаарын бохирдлыг тэмдэглэж авах, ашигт малтуул байгаа газруудыг олж харах. Манай газрын гадаргуудаар байгаа одоо хөндлөнгөлд энэ олон хагарлууд байна шүү дээ. Манай одоо нутаг бол нэлээд тийм идэвхтэй хагарлын бүсэд байдаг. Ягаад өгцөөс байгаль нуур, хөвсгөл нуур энэ нууруудыг одоо дагсан их эртний хагарлууд. Тэр хагарлууд гэдэг чинь хэдэн 10 км үргэлжилдэг ийм хагарлууд. Өргөнөөр шүү. Тийм учраас газар дээр яваа тэрүүнийг хүн ажиглаж чадахгүй. Сансар дээр гараад ирэхдээ зэрэг тэр уул усны байрлал, хөр сургамлын байрлалын мараа тэр бол зураатлал ингээд харагддаг. За тэгээд тэр олон хагарлуудын огтлцож байгаа цэг байна тий. Нэг нь магадгүй Эрдэнэтээр, нэг нь магадгүй Оюу толгой дээр байгаа. Тэр хагарал, тэр огтлцлын цэгүүд дээр бол зайлшгүй одоо өөр нөхцөл үүсдэг. Эдс баялаг байх боломжтой. Нефт, хий одоо юу гэдгийг төмөр. Тийм учраас тэднүүдийг одоо сайн тэмдэглэж авах, нэгдүгээр одоо өөрөө мэдээ тэмдэглэж авах, хоёрдугаар тэр газруудын зургийг нягт авах. Гэх мэтлэнгийн ийм ажлууд. Зөв. За дараа одоо ингэ судалгаагаа хийчлээ, дэлхийг тойрчлоо, 124 удаа тойрчлоо, 7 хоног нисчлээ, үүргээ гүйцэтгэлчлээ. Одоо хамгийн том даваа нь буун гэдэг нэг том даваа байх үз. Тийм ээ. Буух том даваа. За. Хүмүүс асуудаг юм. Ер нь бол одоо буух хөрх хоёрын одоо аль нь хүнд байсан бэ гэж. Тэгэхээр би бол буух нь мэдээж хэрэг. Хүн нисэхдээ бол өстой нөгөө нэг бэлтгэлийнхээ торгон ирэн дээр олимпийн тэмцээнд орох гэж байгаа хүн тийм ээ. Маргааш тэмцээн болно гэж чинь одоо нэг жиммэн одоо хамгийн мад одоо дайчилсан юм байна. Боцож ууж ирэхэд бол одоо 8 хоногийн хугацаагаар тойрог замд байцсан. Хүний бие бас ямар нэгэн хэмжээгээр одоо ядарлах юм уу тийм ээ. Тийм юмд орно шүү дээ тийм ээ. Тэгснийхэн дараагаар тий. Тэр нөхцөлдөө одоо орох жишээлх юм бол жингүүдлийн нөхцөлд хүн удаан хугацаатай байснаас жишээл миний өндөр бол 3 см хэртэй өндөр болсон байсан. Оо за. Тэр нь яагаад өгөхтэй зэрэг хүний биений нуруу наадаа яснууд байна шүү дээ. Энэ яснуудын хооронд зөөлөн эдгээд юм байдаг шүү дээ. Диск гэж юм. Тий. Тэр мөгөөрсөн юмнууд бол одоо нөгөө дарах даралт байхгүй учраас нэлээд тэмдэг болсон. Тийм учраас 3-4 см өндөр болсон. Энэ мэт чинь тэр биеийн ерөнхий үзүүлэлтэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлнө. Тийм учраас тэр ирж байгаа одоо 6-7 G даралтыг магадгүй илүү өндөр одоо ачаалал юм шиг хүлээж авах. Ийм юмнууд байдаг юм уу? Ер нь бүгд л хэлдэг юм билээ. Боцож ууж ирнэ гэдэг бол бас тийм амар биш. Техник талаас аваад үзсэн ч гэсэн боцож ууж ирнэ гэдэг бол дандаа тасралт, дандаа одоо салалт, дандаа ийм дээр боцож ууж ирдэг тийм ээ. Сансарт гарахтаа бол бүхэл бүтэн хөлөгтэйг гадна талаар нь одоо дулаан хамгаалах том системтэй аврах хөдөлгөөрүүд одоо толгой дээр ямар нэгэн боллоо гэхэд аврах хөдөлгөөрүүд ажиллаад зам чөлөөлч ин гэх шээ боцож ууж ирэхдээ тэр бүхэн байхгүй. Хөлөг чинь одоо 3 хэсэг салдсан. Нэг хэлтэрхий дотор нь сууж байгаа юм шүү дээ. Одоо яг 450 км өндөр дээрээс ямар хурдтай бууж ирэх үү? Яг бууж ирэх цэгийг тэнд буунаа гэж тодорхойлчдөг юм уу? Нэг бол өөртөө оноож олж буух уу? Одоо яах вэ? Тий одоо нарийн баллистик тооцоо хийдэг газар дээр. За. Тэгээд тэр чинь юунаас хамаарах хөхтэй зэрэг хоёр юмнаас хамаарна. Нэгдүгээр тэр одоо буух импульсыг хаана өгөв? Тийм ээ? Тэр тодорхой цэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт хичнээн хэмжээтэй импульс өгөв. Өөрөөр хэлэх юм бол тэр буулгах хөдөлгөөрийг хичнээн хугацаатай ажилуулах тийм ээ. Энэ бүхнийг тооцож байгаа. Тэгээд буулгах газар авал одоо мэдээж хэрэг Казахстаны өргөн тал нутагт хүн ам багс суурьсан тэр газарт л одоо буух хэрэгтэй. Тэгээд тэр газрыг ингээд тооцсон байдаг. Яг одоо Африк төвдөөгөр гарах үед экваторын хавьд одоо тормозны импульс өгдөг. Тэгээд одоо сансрын хөлөг бол дэлхийхээ өндрийг намсгасаар байгаад тэгээ атмосферын нэгт хэсэгт ороод тэгээд хэд хэдэн хэсэг салаад буух чапраад биед агаад за тэгээд нэгт хэсгийн даваад шүхрэн задлаад ингээл тэр одоо зорьсон газараа бууж байгаа хэрэг. Маш их халуун нөгөө галтаал бууж ирдэг шүү дээ. Тэр мэдрэгдэхгүй тэр дотор. Мэдэгдэлгүй яхаа одоо. Яаж мэдрэх? Гал чимээний одоо дуу хүртлөө өөр шүү дээ.
тэр ч одоо хөрсөн бажигнсан чимээ тэр их хурдыг түргэн сааж байгаа учраас тэр бүх юмнууд сансарт хөөрч явах үед бол мэдээж хэрэг бас л тэр одоо дуу чимээ гарсан байх хэрэгтэй. Гэлээ гэхдээ тэр нэг хөдөлгүүрийн актер дуу чимээ юмнуудаас бас саарад хоёрдугаар гадна талаараа бүрэн одоо юм аптикатл гэж ярьдаг да. Бүрэн дээлтэй, бүрэн цамцтай, бүрэн юм бөрхөөлтэй учраас тэр дуу чимээ тэр болгон гардаг. Боцож ууж ирэхдээ төрөлх тодорхой мэдэгддэг. Тодорхой үе шатууд нэг тодорхой мэдэгддэг. Бид одоо дууны хурд гэж ярьдаг шүү. Яг тэр дууны хурдыг давж байгаа тэр мөч бол их тодорхой мэдэгдэж. Хүнгнээ давхад бэржигнээ давх. Тэр бэржигндэг одоо түрүү сайн цаг тэр хэллээ шүү. Тэр вибрас стенд дээр суулгаад биднийг одоо ингээд яагаад байсан гэж. Тэр яг л тэр бажигнуур чинь яг тэн дээр. Өстой нэг угаалгын нэдэргэн дээр суулгаад чирээд байгаа юм шиг. Арсан дээр суулгачаал чулуундаа гүр чирээд байгаа юм шиг юм. Ингээд тэгэхээр 450 км-с чи бууж ирэх чинь ямар хугацаанд бууж ирж байгаа вэ тэр чинь? Боцож бууж ирэх хугацаа бол нэлээд одоо юу шиг хөөх хугацаа шиг яг ийм тодорхой биш. Сансарын тойрог замд хүрэхин хугацаа бол ердөө 9 минут. Газраас 18, 9, 7 гэдэг 7 нэг гэл ингээл сансрын хөлөг хөөрлөө 9 минутын дараа тойрог замд байж авах хэрэгтэй. Боцож бууж ирэхэд бол тэр өгсөн тормозны импульсны урт богино нэгдүгээр хоёрдугаарт одоо ямар өнцгөр атмосферын нэг хэсэг рүү орж ирэх вэ? Даялаж. Тий. Тэрнээс их шалтгаална. Их одоо ийм том өнцгөр орох юм бол тэр халалт малалт тэр юм чинь хамаагүй л бол. Их налуу ингээд орчих юм бол нөгөө агаар мандлын нөгөө нэг хэсэг чинь буугч аппарат чинь буцаага шидчих бас юм боломж. Маш нарийн тооцоолох нь. Тийм. Тэр бүхэн одоо тооцоолно. Буугч аппарат өөрөө одоо төвөө тойроод удирдах ориентац хийх ийм боломжтой тэр хөдөлгөөрүүдийн тусламжтайгаар тэр урдлынхаа одоо дулаан даах тэр хэсгээрээ атмосферын нэг хэсэг рүү орж ирнэ. Нөгөө талаараа орох юм бол болохгүй. Болохгүй байдгаан тэгээд дуусна. Тийм учраас тэр нарийн юм. Одоо Жанбекогоор ахлуулсан энэ сансрын багийн хувьд бол ямар хугацаанд бууж ирсэн бэ? Ер нь. За би яг тийм нарийн хугацааг нь хараагүй. Тийм. Яг тэр хугацаа гэж тооцоосоо. Тийм. Тооцоос нь яг цагтаа 14 цаг 42 минутанд буух хэрэгтэй. Яг тийм дээр буусан. Тэгээд тэр тоочг дээр бууна гэд цэг дээр бууна гэдэг. Тэнд чинь хүмүүс хүлээж байгаа. 170 км лайтай. Болзоондоо л очих хэрэгтэй. Тэр нэг буугч аппаратын дотор суугаад бууж яхад өөртөө онгоолохгүй гаднаас хүн онгоолох түлхүүрэн тэдэнд байдаг таажсэн тий. Тэр ямар тийм хэлжсэн. Ер нь бол өөрснөө онгойлгож болно. Өөрснөө онгойлгож ясан тохиолдлууд бий. Жишээлбэл Алексей Леонов Беляев хоёр. Тий, Пауло Беляев хоёр бол бүр одоо Сибирт очоод буутсан шүү дээ. Тэгээд нөгөө эрен хайх багийнхан ч үндэ алдсан. Тэр чинь хоног гарan болсон шүү дээ. Тэр хугацаанд тэр дотроо сууж иж болохгүй. Өөрснөө гараад үйл ажиллагаагаа явуулсан. Ер нь зөвлөлтийн одоо энэ сансрын хөлгийн богч аппарат бол хуурай газарт бууж чадна, усан дээрч бууж чадна. Ус далай дээр бууж болно. Ер нь бол одоо ямар нэгэн гацаа гэмтэл гарлаа гэхэд ихтлэхийдээ л буцах учиртай тийм ээ. Тийм учраас тэр одоо тормозны импульсыг тийм тохиолдолд хаанч өгч болно. Тэгвэл Америкч бууж болно, Номхон далайч бууж болно, Хятадч бууж болно шүү. Усан дээр буулаа гэхэд та усны бэлтгэл бол. Тийм учраас одоо нэгдсэн үндэсний байгууллагын 5 хэл дээр бичсэн ийм үн үлэх хэдэнд өгдөг. Одсон газраа үзвэл за тэгээд тэрийг үзсэн одоо аж ахуй цэргийн төрийн ямар байгууллага байна, хувийн энэ хүмүүс туслаарай, ийм зорилгоор явж байгаа олсооч гэсэн ийм бичгтэй. Тэр одоо сайн цаг хугацаагаас за та тэгээд нутагтаа ирээд шууд таныг мэдээж их чухал хүлээж авсан. За ямар ажил алав шууд залгуулад ирхэлсэн. Мэдээж тэнд хуучин ажиллаа хийж лээсэн. Тэ би чинь одоо 77 онд энэ юунд ороход Батлан хамгаалах яамд инженерийн хэлтсийн ахлах офицер байлаа. Монгол Ардын хойсголт намын гишүүн. За
Ахмадсалтай тийм байсан. Тэгээ одоо тэр хуучин ажил дээр л би буцаж очсон л доо. Мэдээж таныг ирэхэд бол зарим тэнд байсан зарим мэдээлэл энэ төрх нууц байсан баха. Таныг бас хамаагүй ярьж чадахгүй хамаагүй ярих юу байх вэ? Яриад байх юм юу байх вэ? Тэгэл Одоо ч хамаагүй ярьдаг болчихтой. Одоо л яг одоо ярих юм. Тэгээ тэр үе чинь одоо ер нь тэрэнд оролцож байсан энэ гэдэг юмнууд бол байхгүй шүү дээ. Тэгээд ярих юм байхгүй. Одоо Ер нь бол байж гүрийг нисээд иртэр бол сайн цаг Сүрэн хорлон хоёр чинь намын гишүүн байсан. Намын гишүүн гэдэг чинь тухайн үедээ бол одоо их том юу үсттэй, хөзөр үсттэй. Тэгээд намын орлогч гишүүн бит хоёрыг, эвлэлийн гишүүн бит хоёрыг л сонгоцсон байгаа ганаа бит хоёр. Бит хоёр 78 онд намад элсэж байлаа. Энэ хоёрыг одоо үлдээч хөл ойлно гэж удаад намын ахмад гişүүд одоо тэгээд юм залуу юм үзцгээ гэдэг юм. Одоо ингээд нэг багийн хүн сансарт нисэхээр одоо энд чинь нөгөө нэг ёстой жинхэнэ Монгол хүн сансарт ниснэ гэдэг тэр шүн чинь ерөөсөө Монгол даяар нойргүй хансан гэж. Би бол 5 настайсан гэхдээ л мэдээд байдгийн. Тэнд чинь нөгөө аав ээж чинь болж байгаа хүн амтдаг шүн радиогоос хансан гэдэл зүгээр сони хэвлэл бүхэл юм болж гинжсэн. Тэгээд тэгжсэн биз тэр үеийн зураг хөргийг дүрслүүл. Тэр үед тэгээ эднүүд бол мэдчихсэн да сайн цаг Сүрэн хорлоо эднүүд бол тэр цаг хугацаа тэрийг үл энд эднүүд энэ лавга хоёр ч одоо бас эднийгээ бэлтгэл хийж яхад ажил төрлийн далмаар Москвад очоод лавга кинорт байлаа. Эдэн дээгүүр очижсэн л доо гэсэн мэдэн тийм учраас тийм. Гэхдээ яг нисэхэд бол би вагон дотор явж ирсэн. Зөв. Нааша ирж явсан юм уу? Үгүй. Монголд Зүүн Баянгийн баригаатай штаб командын сургууль хийнгээд Ямдан сайд эдгээр вагон дотор ингээ явж ирсэн. Тэгээд яасан чинь юу сонсож байгаа юм л да. Радио одоо нээлттэй тэгэл сонсож байгаа. Тэгээд гүрэгч үг хэлэхтэн за гүрээ маань нисчлээ гээл хоолоогоор нь таних юм чи одоо. Энэ хоёрын хэн нүү гэдэг дээр л байсан. Гэхдээ л одоо шууд байсан. Сайхан байсан, үнэхээр сайхан байсан. Бидний үеийнхэн гэдэг чинь бид чинь одоо бас юм үзсэн толгойнууд шүү дээ. Дайны дараах хүүхдүүд. Тэр одоо актрийн толгой хангалуун өсч өндийгээгүй гэгсэн мөртөө Монголын их тийм эрчимтэй хөгжлийн үе шатанд бид чинь өгд ах байнасаа үзсэн. Тийм болохоор ер нь шинэ юм руу их тэмүүлдэг тийм байж л дээ. Тэрэндээ л одоо их олзоорох тийм. Тэгээ одоо ямар ч тач байсан одоо сансрын дөрөвт багтаад явж исэн гэдгээ бүхэл миний үеийнхнээс сансарт Монгол хүн ниссэн юм шүү гэдэг бол энэ бол бидний үеийнхний асар том бахархал. Өнөөдөр би бахархаж тэр өгөөрөө одоо бахархаж явдаг. Найзаараа бахархдаг баярлдаг. Бид чадсан юм шүү тэр үед. Тийм ч муу цаг үе байгаагүй. Чадсан юм шүү. Тэгвэл өнөөдөр манай Монгол орн Монголын залуучууд тэрнээс ч илүү чадах тийм одоо боломж нөхцөлтэй байгаа. Одоо хичээгээсээ битгий цагийг, мөчийг, боломжийг алдаасаа гэж би залуу устаа хүсдэг юм аа. За тэрнээс гадна бид чинь одоо тэр сонгон шалгалтын үед явж явах үед мэдээж хэрэг одоо тарих толгой бол ерөөсөө одоо тэр чиглэл ажиллаж байгаа шүү дээ. Энэ дасгал сургууль гэсэн бүхэл юмнууд одоо тэгэл одоо институттэй холбоотой тэр юм руу ном судраалал унших жишээний тийм ээ. Одоо бид чинь их дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрээс 13-уулаа явж гаад нэг ном аваад л бүгдээр Пионер Василенны юу тий Пионер Василенны гэдэг агаа намайг аваад одоо над байдیں۔ Тэнд миний найз нарын гарын үсэгүй зөвлөлтийн найз нар сансрын эсгчтэй маань гарын үсэгүй Женебек Уляхов Кавлионок энтергээ одоо бүгднийх нь гарын үсэгүй. Тэр бүхэл тэр үед гаргасан сансрын эсэлт зориулсан чихрүү харин үлдээгүй. Нэг шил арих бол байгаа. Оо танд уу? Тий. За. Яг тэгээд тэрэн дээр
одоо манай гүрээ одоо энэ сонин мэдээ гарч ирж Жанивек Уляхов Кавалянок Савиных энэ бүгднийх нь гараа үсгэв. Өдөр архин дээр үү? Тий. Оо, Гарын за, үсгийн за. би зуруулаад. чи нөгөө хөдөр хийсний ирүүл гэсэн. За одоо тэр рүүгээл өхөжил явна л За тэгээ тий. Сайн аа. Одоо тийм сони юмнууд байдгийг тэрийг бас ярий тийм ээ. болрыг одоо рекламдуул апуугийнхын стори өндөр авах юм байна да. Хэрвээ амт нь одоо би уг нь рекламд мараа байхгүй. Апогийнх нь над ерөөсөө бэлэг өгөхгүй байхгүй. Тэгээд ер нь бол тэр их бэлгийн сургуулийн хажуугаар бид чинь одоо шөнө одоо дараа юм дэвсчээд одоо тэрэлжидээ дэшээ харж хөвтөөд од гарагийг нэр усаар нь ягаал одоо тэр байна тэр одоо тэрнийх энтергээл ингээд ярьдаг тийм л. Од гарагаас гадна би тэд нөгөө тэрэлжийн нөгөө юунаас хойд амралт хүртэл явах шөнө ингээл яваад хэн олон хиймэл дагуул болж харах нь тэр сансар дэснэ гэл. Гэсэн чи тэр их сүрээ орж байгаа. их олон хиймэл дагуул явдаг байсан одоо тэр ямар учиртай ерөөс. Их сайхан сэлмэг шөнө байхгүй юу? Тий. Одоо болохоор нутааны санс харагдах байсан баг. Хиймэл дагуулын тоо ихсэн. Тэгээд гүрээ тэрнийг олоо харцсан юм байна. Тэгээд нисэн. Яхаа тэгсэн одоо тэгээд би тэтгэл тийм бид чинь мөсөн дээр хоккей тоглодог байлаа. Цанаар одоо явдаг байлаа. Үзэд таран шүү тий. Тэгээ үнэхээр сайхан тийм үе байлаа. Чихэр модон кило шиг хийсэн. Бодлын тосны төмөр савнд шараач ихээр шат хийгээд. За. Тас хийтлээ шүү дээ. Тэгээ бид гурав чинь ингээд гаагу нэг баг. Сүүсаа нэг баг. Багийнхан дээ. Ганаа гөрөрчээ сүрэн хорлоо сайн цаг. Ингээд хоёр баг болоод үзчих. Зөө. Тэр чихэр байхгүй гэснээс тэр чихэр үйлдвэрлэж исэн газрынх нь тэр инженер байна уу нэг хүн тэ яриад нөгөө нэг ярилцлагандаа урьсан чинь тухайн үед тэр чихэр энтрийг нууц байдалд үйлдвэрлэж исэн. Яагаад тэгэхээр сансрын нислэг бүтээч үү гүүч үгээд үйлдвэрлэлээ их нууц байдалд явуулж исэн. Бас их гоё юм утсаар хальт ярьсан шүү. Одоо бид нар бас урьж ярилцсан гэдэг ч байгаа. Тэг магадгүй тэр хүнд бас чихэр байж магадгүй та бас асууж үзнэ. Таны өмнөөс асуугаад тий. Тэр болрыг хийсэн чинь сонин юм байна да. Болроо над байгаа. Та амсаж үзсэн ямар юм. Гоо мэдлгүй хаа болрыч уулгүй яах. Тэр амслгүй яах. Тэгээ одоо над яг тэр үйлдвэрийнхээ югаар ингээд байж байгаа. Тэр одоо бас нэг сонин их гоё сонин өөх түүхийгээс цогцолдог байна. Чинь тэрнээс гадна бас тэр бүх юмыг үзэж харж ингэж яаж яхаас гадна бас нууцгаар бас нэг зураг хөргөө авах болж баримтжуулж байла. Бид чинь тэр үе чинь одоо тийм хамаагүй юм авч болохгүй ер нь амтан хүнд ярьж болохгүй тийм л юутай байлаа шүү. Тэгээ бид чинь нэгдүгээр эмнэлгийн хүлээ авахын цонхоор өнөх үзлийг хийлгэж явах үедээ нөгөө 13-аа. Тий 13-аа. Цонхоор оргож гараад тэгээд их дэлгүүрийн зөвнөтлийн тэр номын дэлгүүр тэр ном авч байгаа. Тэгээд тэнд зурагчинд зураг авахгүй болсон. Бид 13-уулангийн зураг байдیں۔ За анхных нь зураг тэр. Дараачих нь зураг улс төрийн товчоогоор орчоод талбайн баруунтлын өнөө гутлын 22 гэдэг дэлгүүр байдаг байсан. Тэнд нэг зурагчин байдаг байсан шүү дээ. Одоо тагнуул өдөрдөх газрын урталт. Тэр зурагчин дээр орж бид дөрөв авахгүй болсон зураг байдیں۔ Тэр их хоёр. Сүү итгэр суудсан энэ хоёр ард зогсцсон ган зэрэг миний мөрөн дээр гараа тавьчихсан ийм зураг байдیں۔ За сүүлд 30 жилийн огоор үлээ те 20 жилийн огоор ч үлээ. Бас нэг тэр байрлалаараа бид дөрөв авахгүй болсон тийм зураг байдیں۔ Ганаа чи гараа энэ дээр тавь гэж гад. Тий. Ганаа витер ард нь байдаг баха. Тий. Энэ хоёр ард нь байдаг. Сүрэн хорлогийн энэ дээр нь гараа тавьчихсан байсан. Гараа энэ дээр тавь гэж гадаг авахулж байсан. Тэр та яг нөгөө 13-ыг энд чинь бэлтгэл хийгээд байж хат чинь нөгөө 13-ыг гэрчилсэн зургийг ширээн дээр нархсан байсан гэдэг. Юу гэсэн гэлээ? Энэ одоо эрүүл улсуудыг тий 20 гэж байхгүй юм байлээ. Одоо совилагчийн тэр тэлээд тэр чинь нэг бүтээсээ өдөрчлөө гаргаж болохгүй, эргэл дуруулж болохгүй. Тэр чинь эмнэлгийн бас нөхцөл жиг тоолон төртөл байгаа шүү дээ. Тэгээд өглөө нөрөндөө ороод ирсэн яг эднүсийн үүдэн дээр
Тэмэрийн ширээн дээр 13-ийнхаа зургийг тавьчихсан. Мэдвүү чи их сайтай. Уул нь бол та бүр юу оруулж гаргахгүй гэдэг ингээд хөл хоройг нь тогтоогоо. Хөл хорой тогтооч явсан чи юу энэ цонхоор гараа тавьчихсан байгаа байхгүй. Бид ингээ гарцсан гэсэн. Хаалгаар гарахгүй юм чинь. Нэгдүгээр давхраа цонхоор сүрх гэж бид чиний юу ахад байгаа. Тэр үед чинь тийм л. Тийм одоо сонин. Тэгээд тэр бэлтгэлийн үед бас их сонин. Бэлтгэлийн үед амьдрал баян, амьдрал явдгараа л явж байгаа байхгүй. Бид тэрэлжид ингээд бэлтгэл хийгээ тэнд байж ясан чинь гүрээ маань налахаа явдаа. Шөд өвдөө. Худлаа. Тий, худлаа шөд өвдөө. Тэгсэн том хүн Батбаяр 12 сарын 1-нд төрж байгаа. Оо зөв. Тэгээ тэр рүүгээ явснаа 1-2 хоноод ирсэн. Би Яг 12 сарын 1-нд бас манай Сүрэн хорлоогийн одоо инх машин 3 дахь нь тийм л юм. Эмаа юу? Эмаа чинь Баяр машин 2 дахь нь 2 дахь. баяр маа юу? Тий. Төрдийн 12 сарын 1-нд. Ингээд одоо нэг өдөр төрсэн хүү охин хоёр ингээд тэр бэлтгэл байх үед одоо манай багаас яаж байгаа. Ганц зэрэг маань 2 хүүтэй, би 3 хүүтэй. Одоо тийм л байсан. Хэрвээ өмнө нь хэлсэн бол явуулах байсан уу? Одоо Үнэн хэлсэн бол явуулах. Худлаа хэлсний ч мэдчихэж байгаа байхгүй. Аа зөв. Хуйлдаж. Тэгээд явуулчих. Хувьд энэ хэд чи ерөөсөө зүгээр энэ шүдэн өвдөө тисгийн аргагүй амтал байгаа юм шиг л надад чи яриад. Гэхдээ тэг шүд өвцөн тийм байддаг л. Тэгээ яваад гэсэн гэртээ хайрч тухалж ёо тэр идэрж байгаа байхгүй. Налах төрж ирэх хооронд тэр биеийн дэврийн бэлтгэл гэснээс биеийн дэврэх ч явах. Биднээс чи явахын өмнө бас их дэглэмд байлгасан шүү дээ. Тэрэлжид байлгаж байгаад. Тэгээд энд чи одоо бас ойр зүрийн дасгал гээ нөгөө хоккейгоо тоглоно. Бид ч ном үздэг байсан шүү дээ. Ном үздэг. Бидний сайхан багш нар байна одоо Баасан жууга, астроном заан, тий физик заан, тий намсрын доктор одоо физик, математик зааж байл да. Манай Бэйн Тамир одоо физикийн өндрийн багш бол одоо Тарваа багш тий. Тэгээ энэ хэд мань бүгдээр цанаар гулгана. Би бас өөрөө цантай. Энэ хэдтэйгээ цуглахгүй болохгүй шүү дээ. Тарваагаа гэдэг чинь гүйлтээр нөлөө цанаар нөлөө улсын рекорд тогтоочихсон хүн. Эвдээгүй биднээсээ байх үед л болос эвдээгүй байсан. Тийм мундаг. Тэгээ тарваагаа дороогоо л алгуулж гэн. Хойноос нь энэ хэд дороогоо л явж. Би тэр хоо нэг амтан л явж гэн. Өөрийгөө яхаа нэг энэ хэдийг бас вараатай онголдож унаа төлн гарна хугарчих вэ гэсэн юм бол бодоод яваа штэ. Тэгэл хоккей тоглохлоор би бас их сандарна. Хажууд нь шүүгчиж байгаа штэ амин. Тар яргаал үргэлдээл явна. Нөгөө клүү шиг нь нөгөө хэллээ штэ. Тэгэл нөгөө одоо ингэж яагаад гэмтчих үедээ энд эндээ хөхний центр болсон юм байсан бах уу? Нуугаад үзүүлдэг байсан бах. Тэгээд нэг удаа би нэг хүнд тасгал хийхгүй юм дээр зориуд. Нөгөө одоо сүлд нэг ярьдаг галуун цуваа гэл. Гэхдээ эднэрсийг ерөөсөө төсвөрийн үзье. Энэ галуун цуваагаар нэлээд хол тойруулаад явуулаад байгаа гэдэгс. Цөмөр тэрийг бол нэлээд чардаж даван давна. Гүрээсээр цөм давж байгаа. Тэрүүл манай энэ төр ярьдаг. Тэрэлэр нь жоохон явталтай байсан шүү. Тэгээд тэр тэнцвэрийн аппарат дасгалжуулах энэ төр яман дээр бид нар чинь тэнцвэрийн аппаратын давьсан юм байхгүй. Тэгээ байрлаж байгаа өрөөнийхөө коридор одоо нэлээд хололдоо. Захаас нь болоод тонгоруулчихна. Энэдэг тэр хүрээд буцаал тонгоруулж чинь юу ахгүй юу? Тэнцвэрийн аппарат дасгалжуулахад бас их хэрэгтэй дасгалууд л да. Тэгээд түрүүний нэг гуугаас үсаа гэдэг чинь би одоо өөрийгөө магтж байгаа юм шиг болох нь яг нэг баг одоо гүрэрхча ганц хоёр нисэг бол Сүрэн хорлоо сайн цаг хоёр нисэх байж. Эндээс л анх гуугаас үсаа гэдэг баг бүрдсэн. Гүрэрхча ганц гэдэг үг. Сүрэн хорлоо сайн цаг гэдэг баг. Тэгж байжгаад яг явах юм болсон чи бид идэг Улаанбаатар цааш туудалтай байчаад оруулчихгүй юу? Бүрээс том одоо люксөрөө мөрөө нэг. Гүрээс чи одоо бид нар явах байдаг. Москва явах байдаг. Сансрын андаа шалгаруулалтанд орох чид гэрээр нь орж чаддгүй. Тусгаар лайц. Тэгсэн одоо тэр машин хэн алсын сайн цаг олсон энэ нас. Цөмөр нэг мужаарис чигэж бол арайнд бүгд гэрнүүд дугуйллаа. Таал манахаар орлоо тавуулаа эднийхээ орлоо
эднийх наалдахтаас учраас тийшэл арай очисонгүй. Тэгж бол дугаараа түрээд ирлээ. Тэгсэн манай академийн юунд л ажиллаад байдгийн нэг хүн байсан. Бөөр шөнө 2 цаг шуулж ирсэн чинь үүсгэхэд орсон чинь тэр нөхөр та нар ирдсэн үү гэдэг байгаа. Мэдчихсэн байх. Тулгаагаар явсан гэдэг чинь яг аргагүй шүү дээ. Одоо төгжигдсэн улсууд гарна үстэй гэж бодсон юм байна. Лавга докторийн хувьд одоо ингээд нөгөө нислэг амжилттай боллоо. Монгол хүн сансар нисээд буугаад ирлээ. Бэг буух мөчтөнд та ойрхон байсан яг хугтаж яг ганаа витер бол яг буугч аппаратын хажууд байгаагүй. Тэр чинь хайж аврах албаных ингээд тусгай эрх мэдэлтэй эрхэмтэд байдаг байхгүй юу? Маавна тэрэг ихтэй, нэстэг тэрэгтэй, онгоцтой. Тэгээд тэр чинь эмчид бүгд одоо юм уу яаж мэдгүй гэснээр л бэлдсэн улсууд байдаг байхгүй. Тэгээ буугаад ирэхэд бол за нэг хөл хэрэгэ бүтээлээдээ гэд нэг том амьсгаа авсан уу яасан. Тэр Жизгазган хотод нөгөө локаторууд энтертэй тооцоо мототой тэмтүү байд юм бил. Тэр дотор ганаа витер суугаад байсан. Манай ганаа надад тайлбарлах чихээл ингэж тэгжсэн чинь нэг хэсэг холбоогүй болсон чинь нөгөө төрөний баатрын ярьдгаар нөгөө их хүнд евро орчих жоохгүй юу. Шатуусэрийн нэгтгэс гэрөө. Тий. Агарын нэг давхруу энтер орцсон. Тэр үед ганаал над тайлбарлаж байгаа төггүй бол би төгсчих юм бэл. Яагаад холбоогүй болчих өнтер ухааны нэлийн бот юм блэ. Ганаа тайлбарлаад. Тэгэл сүүлд нь буусан энтер мэдээ аваад л сайхан тайвширч ирж байгаа юм да. Ирнэ бол. Тэгээд нөгөө хайж аврахын чинь жижигзган дээр авчраад ястай жишээ дэлгэхэд энэ хоёр хүний аав амьд давтарсан шүүхгааны маягаар хамаг овцсон юмнуудаа тайлж байгаа явчихдаг байхад. Тэгээд бид нэг гүрэгийн өөрийнх нь юм юу хувцас байдаг байсан тэр энтриг өмсөөл. Тэгжила тэгээд за хөнгөн шингэн ерөөсө ядарсан зүдэрсэн юм байхгүй. Тэр нөгөө нэг бууж ирэх чинь нөгөө та нөгөө эргэлтэн донд дасгал хийж явах чинь нүүр ам бэлцээгээл янз бүр болдог гэсэн. Бууж ирэхэд танд тийм мэдрэгдсэн. Таны бие организмд хэлбэр дүрс мөрс өөрчлөгдөх янз бүр юм байсан байгаагүй юу? Гэхдээ яг хөө тэр чинь нөгөө жингүүдлийнхэн орчидл тийм учраас нөгөө газрын юунд ороод ирэхээр бол өөрийнхөө л юу гараад болж шүү дээ. Газрын татах хүчний үйлчлүүлэн дээр зүгээр мэдээж хэрэг одоо хүний хөлгаар энэ юм бол дайлангуй хүний хөл бол өөрийнхөө үүрэг функцийг нэлээд хэмжээгээр мартчихдаг. Хөлөөрөө явхад бол хэцүү. Хоёр үндсэн шалтгаанаас. Нэгдүгээр хөл рүү очих дээр одоо тэжээл цусны хэмжээ үргэлж бага. Тарих толгоор шигчж шүү дээ. Хоёрдугаар сансарт байх хугацаанд хөлөөр хийх үйл ажиллагаа гэж байдаг. Тий. Хамгийн урт хугацаагаар ямар нэгэн одоо дасгал сургууль дэмжих үйл ажиллагаа хийгээгүй сансарт нисэн хоёр хүн бол Аксенов, Иванченко гэж хоёр. Тэр Полярный арбитр сансартнаас улсаад 30 хэд хоног яваад ирсэн. Хөлнүүд нэлээд даруухан болцсон. Тэгээ сэтгүүлч асуусан байсан одоо сар болоход юм болж байгаа 2 сар 3 сар болвол яах юм гэсэн нөгөө нөхдөд хэлсэн байдаг. Энэ ер нь хөлөө байгаад нэг сүүл болж хувирах байсан баха. Та бууж ирээд явхад тэнцвэрээ олж чадчихсан уу? Тэнцвэрээ олж чадна. Ер нь явчихна л да. Гэлээ гэхдээ одоо нөгөө нэг шагаа амлчих вэ гэдэг юм уу одоо эмчнэрийн тэр чин талаас ягаад зүгээр 2 3 юм байгаа. Нэгдүгээрт бол хөлийн үйл ажиллагаа нэлээд одоо юу гэдгийг суларсан өөрийнхөө функцийг ямар нэгэн хэмжээгээр бас орхигдуулсан, мартсахад ойртсон гэдэг юм уу тийм ээ. Тийм хэмжээгээр. Хоёрдугаар хүний нөгөө вестибулярны аппарат гэдэг юм чинь нөгөө нэг жингүй нөхцөлдөөл байж байгаа юм шиг тэрэндээ бас нэлээд хэмжээгээр тасцсан. Тэр үнийг ингээд доош нь газрын татах хүчний нөлөөгөөр доош нь чангаад байхаар хүн энэ одоо нэг ориентац зөв чигээр олох юмд бас нэг жоохон тийм юу байсан уу гэж би боддгийг. Гэтэ бол одоо анзаарагдахаар юм уу тийм юм байхгүй. Ер нь дороод ассан. Хамгийн гол нь тэр их гайхамшиг гэж би боддог. Тэгээ энэ хүн чинь Жизгазгаан дээр тэгж буучаад онгоцоороо битгэд Байконур ороход Байконурд очичоод надаас асуухаар би энэний нэг асуултанд тунсан байхгүй юу? Юу гэсэн бэ? За усан дорно гэсэн. Тэгээ сансарт нисээд шууд бууж ирсэн хүн усанд орж болдог шиг би үнэхээр мэдэхгүй байсан. Тэгээ би нэг бяцхан залчих юм уу юу ч гэдэг мууснаачих юм уу? За чи дуулаад ороод байгаарай л гэсэн. Өө манай хүн чинь зүгээр шаагаад дөлгөөн хэрлэнгээ чинь дуулаад тэрс. Би дуугаа болчихвол ухаалчлаа гэж бодоод хаалгыг нэвдэх байх л та. Бас төгжиж орж гин үү? Хоёр төгжиж орж байгаа байхгүй юу? Тэгээд тийм амархан
дасцсан. Гайхалтай. За одоо гүр агч байгаа тэр үед ингээд 81 онд 40 жилийн өмнө сансарт нисжээ. Ер нь дахиад сансарт нисгээмсэн гэж бодогдож л байсан байх. Тийм ээ? Ер нь одоо тийм хүсэл мөрөдөл оргилж хэр их оргилж исэн дараа нь. Ер нь хүн гэдэг амьтан чинь сониучхан юмтай. Юм үзхийг л бодож яадаг. За яг хөө ер нь одоо сансар насэд үзчихлээ. Тэгэхээр миний хувьд бол одоо хизээч биелэхгүй тийм мөрөөдөл байсан л да. Гэхдээ нэг саран дээр очиад үзчих юмсан. Би тэгээ нэг удаа зөвлөлтийн сансрын нисгч Николай Рукавишник гээд Монгол улсын баатар бас монголчуудын танил. Монгол улсад бас 7 жилийн дунд сургуульд сурч байсан. Тэг чинь 2 3 сайн байна уу баяртай дунд сургууль тэргээд ярьдаг байхгүй юу. Тий. Николай Рукавишниктай байжгаад би одоо ингэж бодох юм. Одоо хэр боломж гардагсан бол саран дээр л нэг зүзмээр өс. Хөөе би яг тэгж боддог шүү. Бас гээд нэг тэгжсэн. Тийм учраас тэр одоо хүний хүсэл мөрөөдөл юм да. саран дээр мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг тэгэл одоо тийм юм бодсон. ер нь магадгүй саран дээр очиж амжаагүй сансрын нисгчдийн хүсэл мөрөөдөл тэр байх шүү. Айгууд бол тийм ээ. Тийм ер нь бол яхаа одоо зөвлөлтийн сансрын нисгчдээс очоогүй л байна. Америкийн одоо 12 хүн саран дээр очсон. Сар гэдэг тэр хуучин шиг хол байхаа болсон байж шүү. Саран дээр хятадууд одоо том туршилтуудыг хийж байна. Саран дээр буулгаад буцаагаад ирлээ. Хөрөстэйж нь бол одоо газарт нэлээд олон килограмм хөрөс аваад ирсэн байх. Дээж тий. Одоо Монгол хүн нэгд сансарт ниссэн юм чинь дараагийн сансрын нисгч бол нэг хутахгүй байх. Энэ тал дээр та нар ер нь ямар боломж болцоо юм би гэж бодох уу? Яаж залуучууд маань тэмүүлэх ёстой вэ? Бүгдээрээ нэг сайхан хэлэх үү? За яг ба ер нь бол одоо залуу хүмүүс бол боддог л байх. Одоо сансарт нисэн сансрын уудамд ажиллана гэдэг бол бас нэг газар дэлхийд хийдэг ажлаас арай өөр сонин содон ажил гэх тийм ээ. Тэр утгаар нь сонирхдаг байх. За ер нь бол сансар гэдэг бол хүндрэлт нь ирээдүй гэдэг утгаар нь ойлгодог байх. Хүн үргэлж одоо газар дэлхий дээр байгаад байхгүй баха. Хэрдэмтэн Циолковский хэлсэн. Энэ одоо цэнхэр гараг бол хүндрэлтний өлгий юм аа. Хүн өлгийдэн үргэлж байгаад байдгүй. Тэгээд одоо гэрэл орон зай хурдны хойноос хөөж гад одоо хүмүүс өөр гарагт очно, өөр гараг олно, өөр гэртээ болно хаа гэж. Тийм тэрүүн шиг одоо бид одоо хүндрэлтэн өнөөдөр тэр нөхцөлийг бүрдүүл тэр рүү хараа анхаарлаа чиглүүлж байна шүү дээ. Одоо нэг 2030 оны үед юм уу? Ангараг гараг руу нислэг үлднэ гэдэг ингээд одоо тэр дуулаа монголчуудыг Монголын залуучуудыг бас орхиогүй байна. Марс вигээд хөтөлбөр хийгээд манай залуучууд явж штэ. Энд чинь одоо тэр Марс дээр очих тэр одоо нөхцөл бэлтгэл юмнуудыг хангахад монголчууд нэм хувь нэмэр оруулах хэрэгтэй гэсэн бодлоос үүссэн байх гэж бодож байгаа. Тийм учраас одоо тэр бодол бол хүндрэлтнийг үргэлж догдуулж ясан гэж хэлэх үү. Тийм бодол өнөөдөр ч гэсэн тэр бодлоо хүн орхиогүй л байна. Миний тухайд нэг юм хэлмээр байна. Юу гэхээр нөгөө саваагүй нөхөө яана гэдэг үлээ. 3 чудаа юм үзчихсэн чинь 3 чудаа санал тавьсан байх юм а би. Монгол хүнийг тэр тусмаа бүр эмэгтэй хүнийг сансарт нисгэж яа гэдэг. Олон улсын гэнэ эрдэм хэлгээний хуралд нэг давж хамгийн сүүл би элбүтэр жирэнхийлэгчд зүгээр ярилцлага маягаар санал явуулсан юм. Юу ч хариуч байхгүй. Тэгээ одоо надад юу бодогдоод байна вэхээр Монгол улсын иргэн сансарт нисээ 40 жил боллоо. Энэ 40 жилийн гайхамшигтай үйл явдал байна. Энийг тохиолдуулаад энэ төр засаг үгүйтэй дараагийн сансрын нисгчээ бид нэр бэлтгэе гэд дурчихгүй болов уу гэж л бодоод байна. Тэгээшээ билээ. Тэгвэл одоо нэрээ би бодож ин монголчууд алгадчих л баг. Тэргээр яах юм гэж хэлэхгүй л. Их сайхан. Одоо эмэгтэйчүүд бидний хувьд бол их сайхан санагдаж штэ. Монгол эмэгтэй хүнийг сансарт нисгэе гэдэг энэ сайхан. Одоо ерөөсөө сансрын нисгчийн гол шаардлага бол эрүүл мэнд. Дээр нь хэл юу хоёр л байна штэ. Сансрын технологи, цахим юу байна? Дижитал технологи. Тэгэл эрүүл мэнд сайн. Тэгээд бүх юм мэддэг.
ямар ч хэлээр шин дэшин бараг ярьж чаддаг ийм л хүн байвал болчих гээд байгаа. Ягаад би нэг хэлээд байхаар Америкийн сансрын нисгч нарыг сонгодог сүүлийн үеийн тийм юмнуудыг үзээд байгаа. Энэ юмыг яаж мэдхүү Монгол гинтхэн хүн сансар сонгоё гэхээр зэрэг намайг авахгүй байхад хүүхдүүд энэ залуучууд нь загтал хүртэл бичээ л дээ. Ингэдгийн шүү нэг дүүнэр маань энэ гэдэг. Тэгээд тэн дээр бол гол нь эрүүл мэнд. Тэгээд яг өндөр мөндөр гэдэг юмнууд бичсэн байдгийг. Тэр бол яг хамгийн гол нь компьютерийн мэрэгжилтэй байх хэрэгтэй. Гэсэн юм байдгийг. Тэр хэлгэдгийг би зүгээр Монгол хүнийхээ хувьд ярьж байна л да. Тэднээс бол тэгж л яриад байгаа. Сайн цалгуурлалын хувьд ер нь бол дараагийн Монгол хүн сансар нисэх хугацаа нэг хол биш байхаа тийм ээ. Ер нь бол одоо боломж нөхцөл нь байна шүү дээ. Монгол хүн одоо хэлээр бол одоо хүнээс дутхааргүй болчлоо. Радио, электроник одоо энэ орчин үеийн техникийн хөгжлөөр түүнийг эзэмших чадварын хувьд бол одоо програмчил зохион бүтээх үед одоо хүнээс тутахааргүй болчлоо. Тэгэхээр энэ бүхэн ганцхан одоо нэг тийм нэг ёстой жинхэнэ өнөх дэлгэр рүү орох импульс өглөө гэдэг шиг тэр рүү тэмүүллийг залуучуудын дунд бий болох хэрэгтэй да. Тэгэх юм бол зөв чиглүүлээ зөв хийх юм бол энд чинь бас өөрийн гэсэн зах хэмжээний туршлагатай болсон улсууд шүү дээ. Бүх одоо 9 хүн байж байна. Тэрний мөрөөр одоо эрдэмшний ажлыг эмнэлэг биологийн юмнуудыг хийгээд одоо Монгол хүн ийм нөхцөлд ингэдэм юм шүү, ийм байх боломжтой шүү гэдэг юм яатсан одоо лавга доктор байж байна. Манай ган зөрөг байж байна. Манай ган зөрөг чинь сансарынхаа тэр өлгий дотроо байгаа шүү дээ. Үнэхээр одоо газар дээр сансарын эслэгийн ийм одоо ач холбогдол түүний үр дүнг одоо чирсэн хоёр хүн чинь энэ одоо энэ гур байна л да. Эмнэлэг биологийн талаас нь лавга бол одоо тийм юм дээр анхаарах хэрэгтэй, ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг юмыг одоо бэлэн хэлэхээр тийм одоо. Миний одоо санаа зовоож байгаа юм гэх юм бол нэг л юм байгаа. Тэр орчин үеийн одоо нийгмийн амьдралын байдал нөхцлөөс шалтгаалаад бас нэг актер цоо ирвэл залуучвал хэр олон бол гэдэг дээр би жоох яаж байгаа. Энэ дээр бас одоо эрүүл сарвал Монгол хүнийхээ бодлогыг эмнэлгийн шинжилх ухаан Монголын төр илүү анхаарах хэрэгтэй болов гэсэн юмыг над санаанд ороод идэв. Зүгээр ер нь бол одоо хойч үе таархан болцсон гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Ер нь бол одоо бас энэ нөхцөлд бас нэг тийм төрийн нийгмийн бодлого байж энэ дээр бас аль талаас уйлдаж болох болов. Тэрээс бол одоо өнөөдөр 4-5 хэлтэй Монгол залуучууд дүүрэн байна уу? Тийм зөндөө байна. За Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн өмнөх энэ үйл хэрэг бол Монголын түүхэнд хизээд мартагдахгүй том одоо жим тавьсан ийм үйл хэрэг. Одоо тун удалгүй энэ жим бол харгуу болно, зам болно болж зураана гэдэгт бол бид нэр бүгдээрээ итгэлтэй байгаа. За Монгол зөвлөлтийн түүхийн хуудсанд шинэ одоо шат хуудсыг нэмсэн ийм том үйл хэрэг гэж бас үнэлж дүгнэдэг. За энэ тал дээр та бас сайхан нэг үг хэлээд ерөнхийдөө одоо нэвтрүүлгээ өндөрлөе дээ. Яг нь ер нь одоо Монгол хүн сансар дараачийн хүнийг одоо сансарт нисэх тухай асуудал бол өргөлж одоо хүмүүсийн санаа бодолд байдаг асуулт. Тэр өнөөдөр үнэхээр одоо бололцоо боломж бол нэлээд өргөжсөн дөө тэр үеийг бодох юм бол өнөөдөр сансрын технологийн төр хөгжсөн улсуудтай бид хэл зулгаа байна. Бидний өмнөд хөрш бүгд найрамдах Хятадд улс, за Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улсын сансрын үйл ажиллагаа бол өргөжөөл байгаа. Ер нь яг дэлхийн сансрын нисгчдийн холбоо гэж байгаа л байгаа. Энэ холбоо жил болгон нэг одоо улс оронд хурлаан хийдэг. Тэн дээр одоо сансрын нислэгийн одоо цаашдын төлөв байдал хийсэн энэ хугацаанд хийгдсэн одоо хөтөлбөрүүдийн тухай ярьдаг юмнууд байдаг юм. Тэгээд ингээд би нэг хуралд орчоод ирээд төр засагтаа бас захаа бичсэн. Ер нь бол одоо Хятадд улсын энэ шинжилх ухаан техникийн ололт сансрын судалгааны энэ төргөн хөгжилтэд бид одоо бас оролцох ёстой биш үү? Бид одоо зөвхөн одоо зөвлөлт толгойд улс Оросын холбооны улс гэлгүй Хятадын техник төхөөрөмж энэ бололцоог бас ашиглах талаар
ярьж хэлж одоо ойлголцож байх шаардлагатай биш. Би энэ утгаар юу гэж хэлээд байгаа хөхтэй зэрэг эзэн бид одоо хятадын сансрын хөлгөөр бас одоо сансрын нислэг хийж болно шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр бол юм бүхэн одоо мөнгө төгрөгөөр хэмждэг үнэтэй зэнтэй болсон энэ үед магадгүй бид одоо хятадтайгаа сайн ярих юм бол арай хямд төсөр хэлбэр хэрэг олж болох ийм учиртай болов гэсэн бодлоос байдаг гэж хэлсэн юм аа. Тэгээ ер нь яг одоо Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэг болоод 40 жил боллоо. 40 жил өнгөрч. Энэ хугацаанд ингээд тарахад янз бүрээр л одоо нэрлэх, нэршлээсээ л ахуулаад өөр болоод явдаг. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэг гэдэг алуу ёсны нэртэй. За дээр нэг хэсэг явж байгаад одоо Монгол зөвлөлтийн болоод байсан. За сүүлд нь Монгол хүн сансарт ниссэн гэж ингэж ярьдаг. Буруу биш байх. Монгол хүний өөрийн одоо дотоод сэтгэлийн нэг Монголоо гэсэн санаа бол тэнд илрээд байдаг. Гэхдээ бид үргэлж ярьж үргэлж бодож явах ёстой зүйл бол Оросын ард түмэнтэй тогтоосон, зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон энэ найрамдлын үр шимээр Монгол хүн сансарт хүрсэн. Тэр одоо сайхан нөхөрлийн үр шимбэл одоо яриа байхгүй энэ одоо хамтын нислэг. Бид энэ ойгоо хийхдээ сансрын тухай ярихдаа энийг үргэлж дурсаж, энийг үргэлж хойд үйдээ хэлж явах хэрэгтэй байгаа манай хүүхд залуучууд тийм ээ. Тэгээ энэ одоо найрамдал хамтын ажиллагаа, чин сэтгэлийн одоо энэ үйл ажиллагааны үрдэн болж сансрын хамтарсан нислэг болсон шүү. Сансрын хамтарсан нислэг монголчуудад олон зүйлийг өгсөн. Нэг зүйл нь бол дэлхий дахинд одоо Монгол улс ийм одоо хэмжээ хязгаартай ийм сансрын технологи эзэмших хэмжээнд төрсэн ийм улс гүрэн байна гэдгийг харуулж өгсөн. Дэлхийн 10 дахь орн болсон гэж бид бахархаж явдаг шүү дээ. Сансрын одоо төхөөрөмж багж хэрэгсэл хийсэн дэлхийн 20 дахь орн ч гэх юм уу. Тийм учраас энийг бид үргэлж ярьж явах хэрэгтэй юм байгаа юм. Би нэг улс оронд очив бас одоо сансрын нислэгийн 35 жилийн ой гэж нэрлсэн арга хэмжээнд орсон. Би хаана хэнтэй очсноо яриад яхав. Тэнд одоо тэр хамтарсан нислэг гэж нэг удаа дуурсангүй. Тэр хүн одоо тэр улсын иргэн одоо сансарт нисэн, тэр улсын иргэний хийсэн туршилт. Тэгээ дараа нэг эрдэмтдийн хорол шиг болсон би хэлсэн. Та нар ч өөрснөө бие дагаад нацуулсан. Ягаад одоо энэ түүхэн үйл явдал тэр оролцсон тусалсан улс орнуудаа ярьдгүй юм. Ягаад энэ тэр космос програмыг нэрлэхгүй тусахгүй байна гэж. Дуртай биш байх шиг байсан. Гэхдээ үнэн бодит юмнаас үннээс хүн үл хазааж чадахгүй шүү дээ. Тийм учраас монголчууд бол энийг үргэлжил бич бодож үргэлж ярьж байх учиртай юм гэдгийг хэлж энэ найрамдлын үр шимээр Монгол хүн сансарт хүрсэн гэдгийг одоо дахин хэлээд би болоод үгээд дуусгая даа гэж бодож. За баярлалаа. Лавга докторийн хувьд. За ер нь Монгол улсын иргэн сансарт нисээ 40 жил болно гэдэг бол би бол 100-ны манлай үйл явдал болсон учраас энэ бол дараагийн 100-д дахиад давтагдах ёстой. 100-д Монгол улс гайхуулж явах ёстой. Тэр нэг гайхамшиг нь сая биднээс ярьдгаар Монгол хүн нисэх бах. Олон улсын багтараад ч юм уу. Монголын залуучууд тийм л дагуул хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар юугаараа хоцорох вэ? Зөөгч хүүжил арай хийгээгүй байна. Гойд ирээдүйд хийхийг хэн байг хий. Тийм учраас ирээдүй бол сайхан цэлгэр харагдаж байна. Залуучууд энэ их тэмүүлэлтэй энэ хүний сэтгэлийг их татдаг. Энэ сайхан шинжлэх ухаан руу байнга татагдж байгаасаа гэж ингэж хүсэж байна. Манай залуучууд бол үнэхээр одоо бас олон талын юмнуудыг боддог хүсэл бодол тэмүүлэлтэй ийм залуустай болжээ. Бид бахархаас арга байхгүй. Тэгээд манай залуучууд ч одоо ойрын үед говь нутгаас сансрын дагуул хөөргөн гэж байна шүү дээ. За яг нь ер нь бол одоо тийм том эдэмшилгийн ажил явуулах хиймэл дагуул биш ч гэсэн хэмжээ габаритийн хувьд одоо тэрнийг тусгасан тодорхой хэмжээний ашигтай ачааг сансрын товрыг зам 100 км хүртэл өндөрт гарганаа. Ийм одоо юунууд вэ л дээ. Америкийн одоо бусад орнуудын
хөөрхөн тийм пуужингууд байдаг. Тэдний тусламжтайгаар тэнд гаргана гэж байна. Энэ чинь ганцхан пуужин хөөрөх асуудал биш шүү дээ. Энэний хажуугаар дээр газрын удирдлагын систем, холбоо навигацийн систем, за тэгээд тэрүүний чинь одоо унах, барих, газрын тооцоолох гэдэг. Тэгээ газрын тооцоо хийдсэн одоо их газрын их говийн дархан газрын хавьд хүн ам нэг шигөө биш сууршдаг. Энэ газраас сансар төөргөнө гэдэг ингээд ярьж байна. Бид өнөөдөр сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн тухай ярихдаа хүн анх сансарт нисний 60 жилийн ойг мартаж болохгүй. 1961 оны 4 сарын 12-нд болсон энэ агуу их үйл явдлын 60 жилийн ой энд тохион, энэ онд тохион. Тийм учраас бид 40 жилийн хойдойгоо хамт 60 жилийн ойгоо бас тэмдэглэж байгаа гэдгийг залуусуудаа бас надад дахин сануулъя гэж бодсон юм. За баярлалаа. За ингээд манай тэмүүлэл ярилцлагын нэвтрүүлэг маань үүгээр өндөрлж байна. Бид сансрын тухай, сансрын нисгчийн тухай, хоёр орны найрамдалт одоо үйл ажиллагааны үр дүнгээр би бас ийм том үйл хэргийн тухай ярьж байгаа учраас яриаггүй орхисон маш том олон одоо сэдв мэдээлэл бий. За үүнийг манай залуучууд үргэлжлүүлэн өөр хоорондоо хүүрний ярилцаж, судалж, сонирхож цааш нь үргэлжлүүлэх байхаа гэж бодож байна. За манай өнөөдрийн ярилцлагад бүгд найрамдах Монгол ард улсын баатар, Зөв Толгойд улсын баатар, сансрын нисгэгч Хушууч генерал Гүраргчаа, за мөн Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Хурандаа Сайн цог, за Монгол улсын төрийн шагналт хүний гавьяат эмч, архит эмч Лавга нар оролцлоо. За та бүхэнд одоо үнэтэй цаг зав зориулж залуучуудаа сайхан мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Та бүхний саяхан хэлсэн бүх ёроол үйлс нь бүтгэ гэж ерөөё. За сэтгүүлч даваадлам ярилцлагыг эрхлэн хүргэлээ. Мөн одоо Wast Post Production-аас энэ ярилцлагыг Монгол хүн сансарт ниссний 40 жил, за хүн төрөлхтөн сансарт ниссний 60 жил, за Зөвлөлт Монголын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулж сэтгэлээр одоо ханд өргөж хийж байгаа юм шүү гэдгийг одоо бас хүргье. За баярлалаа. Москвад очиод өнөөх эмнэлгийн үзлэгт орсон гадагшаа гардаг. Тэр дотор л байдаг. Үзлэг бол өдрийн цагаар завч хөлөөг ингээд явна. Орой болохоор 2 өрөөнд бид байдаг. Лавгачийн гадуур байдаг. Лавгаг чи гардаг юм байна шиг нэг киоскноос нэг хөзөр олоод ирж бид завч хөлөөгөөр бас яаж ихсэн чинь байхгүй байна. Ерөөс олдохгүй байна гэдэг ерөөс хөвтүүлдэг. Тэг энэ төнөө номоо санаад бид дөр үйлдвэрлэл зохион байгуулсан. Тэгээд дөрвөлээ гараа оролцож байгаа хөзөр хийсэн юм л да. Аваад ирсэн та. Тэгээд тэр хөзөр бол би энд бас үзүүлэх гээд байхгүй юу? Энэ тэр үед нөө бас нэг цаг авсан цагны солио. Тэр хэвээрээ цагны Судар шиг сайхан харъя. цагны заа урт юм байна. За энэ хуудас бол бүр ингээ Орос дээр тамга тэмдэгтэй нөгөө тэр үед авсан. Юутай хушуутай тамга сэсээр итгэцээ. Тэгээд ийм нэг хөзөр хийсэн бид 78 гэдэг чинь 43 жил болж байгаа юм байна тий. Тийм байна. Тийм шүү дээ. Тийм байна. 78 биш. Энд чинь 70 тэгээ 78 78 оны 2 сар. Тэгээ 78 оны 2 сард. Тэгээ одоо энэ дээр энэ хөзрийн юуг нь зүсээд энэ гайгүй аятайхан цаастай. Тэгээ дээр нь дөрвөл гарын хаврыг шингээсэн юм та одоо хөзрийн цэцгийн тэрний хэнэ дөрвөлжингэн дээр ингээд гэлэн ингээд дөрвөлжингэн ингээд хийсэн. Тэгээ ийм хөзөр байгаа байхгүй юу? Тэгээ энэ бол эндээд вэ. Одоо хэдэн жил болж байна? Гоё байна. Энэ нараа ямар их урлагтай гоё харахад ингээ алтаар бол ерөөсөө үйлдвэр юм шиг харагдаж штэ тоо энэ. Тий. 30 жилийн агаар энийг нэг яг энэ юугаар нь томруулаад яг энэ бидний хийсэн юугаар хөзөр хий гэж нэг ярьж яснаа тэгээ болжсэн. Тэгээ өнөөдөр энэ ч бол одоо ястай бүр ноён энтер гэд бичээстэй. Чиний чи барилгүй бас олон жил болцсон байна. Аригнал байш. Энэ чинь ястай гоё юм байна шүү. 5 гар үзэх үү? Одоо эндээс үргэлжлүүлж Надад захиад нөгөө боол гэвчсэн. Тий. надад захиад авчирч өгдөггүй гэсэн юм ярьлаа манай сайн. Гомдож гэнэ үү?
Үнэн л тэр юм чи. Үннийг л яриад бид нар бүр даалуу авчирч гэдэг байхгүй бас. Домино дөрвөр байгаа шүү дээ. Тэгэхээр би зориуд авчирдаг байхгүй дэлгүүрт толгоо. Тэгсэн нөгөө эднүс чинь тоглоомондоо хорхоосоод дэглэм зөрч шүү дээ. 10 цагт унтах хэрэгтэй бол 12 хүргэн. Тэгээ 9 цагт унтах хэрэгтэй бол 11 ч юм уу хүргэн. Маргааш нь дахиад үзлэгт орно шүү дээ эднүс чинь. Одоо энэ хөзрөөрөө тоглоод дэглэм зөрчиж шүү. Тэгээ энэ тэгээд миний хяналтнаас гадуур учраас маргаашийнхаа шинжилгээнд гайгуул гараад байсан бодвол овоо дэглэм барьж исэн шиг байгаа.